Оройн төгөргөө үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн бааз гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Мэдээлэлд овчхон харлаа нуулна. Дэчээр уржаалын хэд шар бичээ өдөр дарихын мандат шиваном хурна. Монголчууд зөв өдрөө шинэлж байгаа гэлээ. Цаашид хүүтнэр чангарах төлөвтэй байна. Өнөөдөр цагаан сар 2015 үзэсгэлэн худалдаа эхэллээ. Сувлагч инхтэй зориулсан халуун сэтгэл нэгдсэн ханийн тоглолт UB Palace-д 2 дугаар сарын 28-ны өдөр бол. Ирэх амралтын өдрүүдэд Next Electronics 15-аас 20% онцгой хямдралтай худалдаа явуулна. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Дэчээр уржаалын хийдэл амнар 2 дугаар сарын 1-ний өдөр Увс аймгийн Сүсгт олондоо зориулан дарихын мандат шиваа номыг хурах гэж байна. Эргээд та бүхнийг энэ номонд даган баясаж үр хүүхдийн хойд буй надаалахыг уриаж байна. Мөн цагаан сарын баяр дөхөөд ирэхээр буруу зөв өдөр шинэлж байна хэмээн яриа гардаг. Энэ талаарчаас тодорхойлсон юм. Дэчин 10 жилийн хийдэл амнар өвлийн надаг сарын шинийн 13 буюу аргын тооллын 2 дугаар сарын 1-нд дарихын мандал шиваа номыг хурах гэж байна. Сүсгт нь бол энэ хурал даган баяснаар буйныг ихээр хурааж түүний үрээр өвчин шансныг нь лааршиж сансан хэрэг сэтгэлэн бүтдэг бөгөөд элдв гэм өвчин зовлон нарилга нь ажил үс аянда бүтхийн аш тустай гэж байна. Энэ сударт харьны ёсны дагуу ногоон дарих бурхныг орин залж өөр тохиож буй 8 муу зүйлийн хорлолыг дарж учрал сайн үлий даатхан залбирдаг бөгөөд ном нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд уншигддаг байна. Тиймээс өвччүүд та бүхэн дарихын шиваа номонд даган бисэж залбирахыг Дэчин 10 жилийн хийдийн ламнар уриалж байна. Yan хурал ордог шалтгаанууд энэ зөөн болно. Бүгд өрхөөхт арт юм маань бүгд эрүүл анги өвчин зовлонгүй байхын тухайд нь адаг сарын хурлуудаас үеийн хурал болж хурагч байгаа. Yan хурлыг хурдаг шалтгаан гол юу болол зэрэг одоо өртөө хөөхт гүн одоо өрхөөхтийнхөө хойдын амьдрал сайн сайхны тухайд нь уншдаг. Одоо гэр бүлгөө хүмүүс хань ижлийн даалга авахын тухайд уншуулдаг. Дуудуулахын тухайд. Тэгээд ажил үйлээ битэх эмэгтэйчүүд хөөхд эмэгтэйчүүд өвчин зовлонгүй байхын тухайд нь олон талын ач тустай юм. Дархи мандал шивааг хөрдөг хурлыг энэ сарын 2 сарын 1 буюу өвлийн надаг сарын шинийн 13-нд шар бичний өдөр хүрнэ. Энэ өдрөөс эхлээ энэ өдөр манайх одоо балин тахлын ажил бас эхэлж байгаа. Жил болгон 6 штийн зөрүү гаргадаг төөрөгт итгэж ядна олонхоо дагж шинэлдэг монголчууд өнөө жил бас л төөрөлдсөн биш үз хэмээн имэс суна. Байгаль дэлхийгээ шүтэж өнгө төөргөөр нь жил сараа тулгас сурсан гуучжуул буруу өдөр шинэлж байна гэсэн яриаг энэ жил бас л гаргалаа. Тэгвэл иргэдийн эргэлзээг тайлах зорилгоор монголчууд зөв өдрөө шинэлж байгаа эсхийг тодрууллаа. Дэшин 10 жилийн хийдийн лам нар ярихдаа 2 дугаар сарын 19-ний өдөр нэгийн шинэн буюу зөв өдрөө шинэлж байна хэмээн хэлсэн юм а. Жил өдөр сарын зөрүүтэй мөрөөтэй гэдэг тухайд бол тэрний тийм байхгүй. Бид нар Монгол улс даяар нэг өдөр шинэлд нэг өдөр золохгоор өдөр календраа гаргачихсан. Энэ календрын дагуу бид нар энэ өдрөө золгож энэ өдрөө шинэ цагааны цагаалга хийнэ л гэдэг. Иргэдийн дундаас яригч байгаа асуудал бас буруу гэсэн үг үү? Ер нь энэ иргэдийн дунд дэх асуудал бол бид нар нэг байхгүй. Одоо тэр зурхаач тэр биш гандан энэ тэн торлогоо тэр хүмүүсийн зурчгсан зурхаан дагуу бид нар зүгчиг суудал тэр хаврын нэхэн сарын цагаалга бүгдэл хийх учиртай гэж бодож байгаа. Хүмүүсийн дундаас тохиолго гэж бас тохиолгоороос ярьж байгаа шүү дээ тийм ээ. Энэ тохиолгоны тухайд бол бид нар нэг их сайн мэдгүй. Тэгтээ бол яг нарийн зураад үсгээр зэрэг одоо бас нүдээр харж байгаа шиг биш юм шиг аа. Тэгээ бид нар болохоор зэрэг нүдээр хараад одоо теглээ одоо ингэж тэрний юм байна гэдэг тиймэрхүү юм гэдэг. Тэгтээ бол нэг яг байх өстой байрлалдаа бас байдгүй хагас байдаг ч юм уу. Тиймэрхүү байрлалаар байд зургдаг учраас тэр нэг яг тийм тохиолгоор ийм тийм юм гэж тэгж хамаагүй хэлж болохгүй хаа. Одоо 30 байна гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг бас тодорхой тайлбарлаж өгөхгүй. 30 болдог шалтгаан нь болохоор зэрэг шинэ нь 18 хоёр байна. Тэгээ хоёр давхцсан учраас тэр өдөр давхцсан учраас тэр өдөр хоошоо өргөшөөг өгдөж шинэ 30 байхгүй болсон байна. Шинэ 30-ыг юу гэж үзэхгүй гэхлээр 29-ыг 30 гэж үзнэ. 28-ыг 29 гэж үзнэ. Тэгжил артем өөрснөө ажил төрлөө бүтүүлэг тэр 29-ийнхаа хог хайдаг. Тэр угаалга хийдэг. Бүх юм бол тэрийг тэгжил зохицуулах, тэгжил амьдралдаа тааруулах хэрэгтэй бол таарч байгаа. Тиймээс ард түмэн та бүхэн энэ бүхнийг харгалзан үзэж цагаан сарын уламжлалт баяртаа базаахыг хүсэж байна. Улс төр орчин шинжилгээний албанаас авсан цаг агарын урдчилсан төлбөр 2 дугаар сарын 1 ба 3 дугаар 10 хоногийн ихээр ихэнх нутгаар хүүтнэр чангарах төлөвтэй байна. Тиймээс ард иргэд тээврчид малчид дулаан хөвцөлж явахыг
анхаарууллаа. 2 дугаар сарын 1 ба 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтний эрч баг зэрэг чангарна. Харин 2 дугаар 10 хоногийн эхний хагаст хүйтний эрс чангарч увснуур болно. Тис голын хөндийгөөр шөнөдөө 39-44, өдөртөө 24-өөс 29 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-аас 30, өдөртөө 13-аас 18 градус хүйтэн байна. Харин 1 ба 3 дугаар 10 хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-аас 33, өдөртөө 16-аас 21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-өөс 19 градус, өдөртөө 3-аас 8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд увснуур тисийн хөндийгөөр шөнөдөө 31-ээс 36, өдөртөө 19-ээс 24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-аас 23, өдөртөө 7-оос 12 градус хүйтэн байна. За өнөөдрийн байдлаар манай аймгийн 80 гаруй хүйтэн цасан бүрхэл тогтсон байна. За өнөөс баруун түрүүн 100 говь малчин сумдын нутгаар 8-аас 15 см-ийн цасан бүрхэлтэй онж байна. За ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч одоо их нутгаар одоо 35-аас 42 градусын хүйтэнтэй онж байна. За цаашдаа одоо энэ 10 хоногийн 1-р 10 хоногийнхаа одоо ихээр их нутгаар хүйтний эрч чангарч, за мөн 2-р 10 хоног буюу цагаан сарын өдрүүдээр хүйтний эрч нэлээд чангарч, одоо увснуур болон тис голынхаа сав газраар шөнөдөө 39-ээс 44 хэмээн хүйтэн. За өдөртөө 24-өөс 29 хүйтэн хэмээн хүйтэн. За бус нутгаар шөнөдөө 25-аас 30 градусын хүйтэн байх бол өдөртөө 13-аас 18 градусын хүйтэн байх төлөвтэй байна. За цаашдаа 1-р 10 хоногийнхаа сүүл болон 3-р 10 хоногийнхаа сүүлээр хүйтний эрч ихэнх нутгаараа бага зэрэгт сулрах төлөвтэй байна. Цагаагаар өндөрч байгаас өнөөдрийн байдлаар цас ихтэй одоо тийм малчин 100 говь сумдын нутгаар одоо цас цуцаа байгаа учраас цагаагаар өндөрч болцсошгүй байна. За цаашид одоо ард иргэдтэй анхааруулж хэлэхэд одоо хувь хүн тус бүртээ халтаргаа булгаанаас булгаамжлах зам малчид тээвэрчид жолоочд маань одоо холоор замд гарахтаа техникийн бүрэн бүтэн байдлыг болон хувийнхаа бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байгааг манай албаны зүгээс анхааруулж байна. 2 дугаар сарын цаг агарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тундас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар нутгийн 80 гаруй хувьд цасан мөрхөл тогтсноос Хяргас баруун туруу 100% малчин сумдад 8-аас 15 см зузаан цастай байна. Цасан мөрхөл тогтсон нутгаар цаашид цасны зузаан нэмэгдэж нэгтэрч чадварвал малын хариулга маллгаан хүндрэхээр байна. Мөн түүнчлэн сарын дунджаас хойш хүчтэй цасан шуурга шуурч малын хариулга маллгаанд хүндрэл учруулж болзошгүйг ус цагуур орчин шинжилгээний албанаас анхаарууллаа. Цагаан сарга 90 гаруйтай үзэсгэлэн худалдаа өнөөдөр Битүү захын 1-р давхарт нээлттэй хийж эхэллээ. Тус үзэсгэлэн 120 гаруй иргэн аж ахуйн нэг жоролцож бараа бүтээгдэхүүнээ дийлгэн тавиад байна. Бусад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэцэслэн Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг АВС-тэй автоудаа бэлтгэдэг ийм заншил урыг Архико цагаан сар зодуултыг хий. Архико зодуултыг мэг болио. Бид ийм зам руу орж байгаа. Тийм учраас АВС-тэй, АХЭК-тэй, Ахмад хүмүүстэй бүтээгдэхүүн цагаан хэдэ байд зодуулдаг, сүү байд зодуулдаг энэ зам руу орох ёстой. Энэ үргэлжлэл бид нар бас аймгийн засгийн замын газар, цагтаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн залуучдын байгууллага, аймгийн залуучдын байгууллагаас хамтран үргэлжлэл гаргаж байгаа. Архико цагаан сар, архико зодуулсан үргэлжлэл гаргаж байгаа. Тийм учраас та бүхэн бас манай ялангуяа манай залуучууд увсынхаа брэнд бүтээгдэхүүнийг бэлэг болгож өгдөг. Сүүл цагаан хэдийг бэлэг болгож өгдөг. Ийм заншил руу орох ёстой гэдэг утгаараа бидний цагаан сарын төсөлтөд зохион байгуулж байгаа. Аймгийн нийгмийн эдийн засгийн зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага иргэдийн орон нутгад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг сурталчлах, тэднийг татан оролцуулах, дотоодын нэрийн бүтээгдэхүүн болоод өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор жил бүрийн цагаан сарын өмнө үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа шинэ Улаангом Битүү захад өнөөдөр дэлгэтлээ. Тус үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдийнхээс олон хувь хүн аж ахуйн нэгжүүд оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Энэ жилийн цагаан сарын үзэсгэлэн худалдааг бол алуун ёсарын шинээр нэгдсэн Битүү захтаар явуулж байгаа. Өөрөөр нь бол өхөө өргөнд болдог байсан. Энэ тэндээс одоо ширээ сандал зөөх, ажлын байрныхаа тэр нэг бол ангууг бэлтгэх энэ тэргээд хөдөө гадаан сурж ирсэн манай үйлдвэрлэгчид бол ачаал ажил ихтэй байсан. Энийг одоо хөнгөвчлээд дулаан тохилог Битүү орчинд тэгээд одоо худалдааны зориултын газар нь ингэж эхлүүлж байгаагаар онцлог юм аа. Одоогийн байдлаар яг нээлтэлж штэ тийм ээ. Одоогийн байдлаар яг хэдэн аж ахуйн нэгж одоо хэдэн иргэн яг энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Одоогоор бол
өчигдөр одоо бүртгэл явагдсан байгаа. Хүнс хөдөөжийн газрынхан бүртгэл албан ёсны бүртгэл хийгдэж одоогийн байдлаар ангуу 120-аад хүн зангуу аваад одоо ингээд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болчиход байна. Тэгэхээр яг хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оролцож байна. Яг энэ жил яг үндэсний үйлдвэрлэлийн юм яг усын брендид ер нь хэр оролцож байна? Энд болоод одоо үйлдвэрлэл эрхлэхээр зээл төсөл авсан хүмүүс бол бүгдээрээ хамрагч байгаа. Ерөөсө хүрээ бол маш өргөн. Бүх төрлийн одоо бараа үйлчилгээгээр худалдаа явуулах боломжтой. Худалдаа эрхлэгчдийн хувьд өмнөх жилүүдийнхээс бараа бүтээгдэхүүний үн төдийлөн нэмэгдээгүй ч худалдан авалт муу эхэлж байгааг ярьсан юм а. Би одоо цагаан сар энэ ирээс олон жил оролцож байна. Сүүлийн хэдэн жил бүтэн оролцож байгаа. Одоо бид нар бүхэн өргөнд оролцдог байсан шүү дээ. Одоо энэ дулаахан, аятайхан, тохиромжтой сайхан газар байна. Энэ жилийн худалдаа бол юмараа дэлбэг хангалуун байна. Ерөөсөө бүхний хэрэгцээ бүгд байна. Одоо ялангуяа цагаан сард өгсөн учраас бүхний хэрэгцээ бүх цагаан идэ тэгэл бүх төрлийн юм байна. Мах бүтээгдэхүүн боорцог дээл хувцсаас гэсэлээ. Худалдаалагдж байгаа одоо үнийн хувьд одоо яг урд жилүүдийнхээс ер нь гişнээ төгөлж энэ хайцангуу гайгүй байна шүү дээ. Гайгүй байна гэж үзэж байна. Би бас сая ингэ судалгаа хийгээд энэ хайцангуу гайгүй хүмүүс мөнгө цаас хэрэгтэй болооч тэр үү энэ цаана материал бүтээгдэхүүн ялэг байгаа ш тэр гайгүй байна гэж үзэж байна. За иргэдтэй одоо тэгээд энэ өөрийнхөө хэрэгцээтэй бүхэл бүтээгдэхүүнээ энэ цаг хугацаанд энэ татвар төрөөс өгж байгаа ш 5-7 хоногт энд худалдаа намаа хийгээрэй гэж сайхан ирж яваа цагаан сараа сайхан мэдэрэй гэж хэлмээр байна. Анхны жил оролцож байна аймгийн төвд. Сумандаа бол өчнөө оролцож байсан. Хуваарь хийдэг үү эсвэл тусгай яг үйлдвэр цех байгаа юу? Цехт юу компани, арцад хүн компани. Худалдан авалт ер нь хэр байна? Одоо ингээд нээлт эхэлж штэ тийм ээ? Жоохон тиймэрхүү л ах шиг байна гэж байгаа одоо сайжрах байх шүү дээ. Ер нь одоо үзэсгэлэн худалдаа ер нь хэр зохион байгуулах гэж бодож байна? Яг зохион байгуулалтын хувьд зохион байгуулалтын хувьд жоохон тийм лангуу тавиар олдохгүй жоохон тиймэрхүү юм гадны холын сумаас ирсэн болохоор тэгэл өөрсдөө л явж яваал нэг лангуу тавиар олж зогслоо доо. Яг танаа зарж байгаа бараа бүтээгдэхүүнүүдээ хичнээн өргөний үнэтэй байгаа үстэй. Яг нэг тавгны борц хэдэн өргөн үнэтэй? Нэг тавгны борц гэн ингээд 3-аас ингээд юу н 21500-аас нь дундынх нь болохоор 35000. Ингээд том хэмжээтэй гэсэн нь болохоор 37500. Нийтдээ нэг яг нэг сая гаруй төгрөгийн юу байгаа. Бүтээгдэхүүн байгаа. Энэ үзэл удаад бид 2 жилд оролцож байна. Энэ жилийн үзэл удаа юугаар онцлогтой болж байна? Энэ одоо үзсэн удаад юу хүмүүс оролцож байгаа оролцоо маш өргөн болж байна. Энэ ямар нэгэн зүйлийг одоо мэйлнэр авах асуудал маш их болж хүмүүс маш их хөдөлмөр хийж ажил төрөл цаан гэж одоо энэ худалдаанд оролцож байгаа юм байна. Гэхдээ бол өргөнд би явж хараагүй. Энэ өргөнд оны хараад энэ хүмүүс одоо эдгүүтээ цаана ажилд болсон байна. Манай гэж байна. Тэгэхээр яг зардж байгаа бараа бүтээгдэхүүнүүд өмнөх жилүүдийнхээс ер нь хэр үнэтэй ах шиг. Юуны хувьд бол ерөн харцангуй гайгүй. Гэхдээ бол худалдаа авах нь гар юм. Хөдөлмөрийн удаа бас мөнгөдрөнийг болцсон уу гэдэг юм байлгүй дээ. Бол худалдаа авах нь тааруу байна. Энэ хувьд харцангуй гайгүй байгаа шүү дээ. Энэ үзэсгэлэн худалдаанд иргэдийг цагаан сарын хэрэгцээгээ нэг дороос дотоодын аюулгүй чанартай бүтээгдэхүүнээ сонгон авах боломжийг олгодог бөгөөд бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, тэднийг дэмжигч байгууллагууд бизнесийн харилцаа холбоо тогтооход зах зээлээ олоход нь тусалдахад оршиж байна. Улс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын совилогч Цэнхтэд зориулсан халуун сэтгэл хандивын тоглолт 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын UV Palace-ийн давхинд 2 удаа зохион байгуулагдаж байна. Тиймээс сайхан сэтгэлд улсын ард түмэн та бүхэн тус хандивын тоглолтод хүрэлцэн ирж үзхийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. Харьхран зуурай 103.3 болон MBC телевиз хамтран мэс заслын совилогч Цэнхтэд зориулсан халуун сэтгэл хандивын тоглолтыг 2 дугаар сарын 28-нд Улаанбаатар Palace зохион байгуулах гэж байна. Цэнхтэд нэлгэний хатуурал өвчний улмаас илэг шилжүүлэн суулгах мэс заслыг Солонгос улсад очиж хийлгэх шаардлагатай болоод байгаа юм. Энэ хүү эмчилгээний төлбөр 319 сая төгрөг цуглуулах шаардлагатай болсон. Манай нэгдсэн эмнэлгийн хамт олон болон бусад байгууллага ард иргэд өвчтөд ядарч яваа нэгэндээ чадах чинээгээрээ л тусламжийн гараа сунгасаар байна. Гэвч шаардлагатай төгрөг
цуглараагүй учраас увсын тус залуус энэ тоглолтыг хийж ханд өргөхөөр болсон байна. Тоглолт нийтийн дуунаад Монгол Улсын гавьяа шигшин жавхлан соёлын тэргүүн ажилтан болд чулуун чимэг гэх мэтчлэн уран бүтээлчид аядууга өргөх юм байна. За тэгэхээр манай халуун сэтгэл хандвийн тоглолт Улаанбаатар хотод 2 дугаар сарын 28-ны 14-19 цагуудаас Улс нутгийн иргэд та бүхэн энэ инх туяа гिचд манаас хандуулах 15,000 төгрөгөөр та өөр зүйл хийгээ оронд бас сайн үлсээ төлөө нэгдэрэй гэж хэлмээр байна. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол бүх хотын нийтийн дуучдын шилдэг уран бүтээлчд маань энэ хүү халуун сэтгэлд уран бүтээлийн тоглолт маань бол оролцсон тоглох байгаа. Тэгэхээр үзэгчд маань бас хамгийн гол нь Улаанбаатар хотод байгаа улс нутгийн иргэд таньдаг ах トゥ төрөл төрөсөд ах トゥ найз нөхдөйгөө бас энэ хүү халуун сэтгэл тоглолтод хүрэлцэн ирж үзэхээвэл урьж байна. Инх туяа гिच маань бас UB Palace-ийн концертыг тань бас энэ хүү халуун сэтгэл тоглолт маань бол өөрийн бээр очино. Тэгэхээр цугласан бүх одоо халуун сэтгэл болсон тэр мөнгнүүд маань UB Palace-ийн концерт тахимын одоо тоглолтын тайзан дээр бол аль биесээр гардуулнаа. За тоглолтод бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан за отгон тогтох болд чулуун чимэг гавьяа жүжигчин жавхлан эрдэнэ чимэгээд бусад нийтийн дуучдын уран бүтээлчид бол оролцсон залуу уран бүтээлчд бас аядууга өргөнөө их сайхан гайхалтай тоглолт болно гэдэг миний зүгээс л итгэлтэй байна. Улсчуу та бүхний бас морилын саатахыг урьж байна. Улсчуу та бүхний сэтгэлээс гарсан тус дэм нутгийн нэгч гэсэн нэргэнд амьдрал бэлгэлж аз жаргал авчрах болтугай. Next Electronics-ийн Увс аймаг дахь салбар 1-р сарын 26-наас эхлэн урамшууд худалдаагаа зарлаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ урамшуул дээрээ нэмэн зөвхөн энэ амралтын өдрүүдэд онцгой урамшуулыг зарлахаар болсныг улсчуудад дуулгая. Монголчуудын уламжлалт цагаан сарын баярыг өгтөн Next Electronics-ийн Увс аймаг дахь салбар урамшуулт худалдаагаа өргөжүүлэн зөвхөн эрх амралтын өдрүүдэд Samsung LG брендийн бүрэн автомат угаалгын машин, смарт телевизэр, 2 хаалгатай хүрэх зэрэг 3 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-аас 20% хэмжүүлэхээр болоод байна. Мөн тус салбар дэлгүүр шинээр дэлхийн алдартай брендийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнэрлээ улсчуу та бүхэн 400 мянган төгрөгийн худалдаа хийсэн тохиолдолд Азийн хүртийг эргүүлэн 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс очих боломжтой. Улсчуудаа айлчлан иржүү сар шинийн мэндийг дэвшүүлээ. Манай Next Electronics-ийн улс салбарын сар шинийн урамшуулт худалдаа 1 сарын 16-наас эхлэн амжилттай үргэлжилсээр байна. Ингээд манад шинэ бараа ирсэнтэй тохиолдолд нь ердөө эрх амралтын өдөр буюу хагассан бүтэнсээ 2 өдөр ердөө дэлхийн тэргүүлэгч Samsung брендийн бүрэн автомат угаалгын машин, смарт зурагт 2 хаалгатай хүрэх зэрэг 3 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-аас 20% буюу онцгой хямдруулж байна. 400 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийснээр та манай амар өнөө Азийн хүрдөөнд оролцох хэрэгтэй юм а. Энэ хүрдэнд оролцсноороо та 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс аль нэгийг хожих боломжтой өгөө. Жишээ нь хэвийн бов, манай VIP алтан карт, чихвч маус гих зэрэг маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд байгаа. За ингээд дэлхийн тэргүүлэгч брендийн хамгийн олон нэр төрлийн зурагт бүрэн автомат угаалгын машин, хүргэх зэрэг маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголтоогоор хамгийн хямд үнээр хамгийн том бэлэг урамшууллын хамтар манай Next Electronics-ийн улс салбарын авах хуурхан боломжийг улсчуу та бүхэндээ олгож байна. Сар шиндээ сор болсон бүхнийг сонгоо авч Next-ийн хамтар сар шиндээ сайхан шинэлээрээ. Улсчуу та бүхэн дэлхийн брендийн бүтээгдэхүүнээс сонгоно гэрээ гоё нь баяр дээрээ баяр нэмэн сайхан шинэлээрээ. Уламжлалт болсон Азийн хүрд олон бэлэгтэйгээр таныг хүлээж байна. Хэсэг хугацааны реклам сурталчилгаан дээр ABC News мэдээлэл хөтөлбөрөөр үргэлжлэх хүлээн авч байна.